Сайн байцгаана уу? Та бүхэн яг одоо нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За бидний өнөөдрийн Зочин улсын драма эрдэмтэн театрын найруулагч Бэлгүн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Баярлалаа. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн маш баярлалаа. Өрсөнд баярлалаа. Маш одоо завгүй байдаг бах тий драмын театрын одоо шинэ жижигүүд ингээд лараараасаа хийгдэж идэг учраас бас энэ цаг заваа зарцуулаад ирсэнд нь маш баяртай байна. Баярлсан талархснаа бас илэрхийлье. За Бэлгүн маань бол GTC-ийн төгсөгч юм байна. Тий. За хоёлаа дэлгэрэнгүй танилцъя. За тэгээ. За намайг Бэлгүн гэдэг Улсын драма эрдмийн театрт 2026 оны 1 сард одоо санал аваад шинэхэн найруулагч залуу баг Монголтой баг хотлаагүй хамгийн залуу найруулагч байна уу тийм л байгаа драмын театртаа. За тэгээ өнгөрсөн жил 25 онд 7 сард би Оросын театр урлагийн институт GTC-г төгссөн. За энэ сургууль маань бол ерөнхийдөө дэлхийд хамгийн том театрын урлагийн сургууль гэж тооцогддог. Дэлхийд Европт хамгийн том гэж тооцогддог. Монголд би 10 жилээ соёл урлагийн сургуулийн харьяа ахлах сургуулийг төгсөөд за тэгээ GTC-тэй бол би шууд шалгалтаа өгөөд тэнцэж орж исэн. Тэгээд GTC-г манайх театрын урлагийн шинэ тэнхимгээс шинэ нэршил аваад ингээд манай тэнхимийн нэр өөрчлөгдсөн. За тэгээ миний сурсан төрөл маань хэм бол саунд драма гэд за одоо зөвхөн Оросд байгаа. Одоо зөвхөн манай тэнхимийн удирдагчийн өөрийнх нь ингээд бүр 20 жил ингээд бүхэл бүтэн жанр болох одоо ийм хэмжээнд хүргэсэн ийм жанрын төгсөгч жанраар суралцаад төгссөн саунд драма маань одоо хөгжим драм хоёрын яг ийм 50-50% балансаар хийгддэг ийм жүжиг. За хөгжмүүд нь бүгд амин хөгжмөр тоглогддог. За тэгээд бас нэг ялгарх тал нь одоо мюзикл гэх талаас бас хөгжмөнтэй шүү дээ тийм ээ. Дуурж гэсэн ялгаагүй амин хөгжмөнтэй л тоглогддог. Тэнгүүд саунд драма нь юугаар ялгардаг вэ гэхээр хөгжмийг тухайн жүжигийнхаа нэг дүр гэж үздэг. Тэгэхээр жүжигчид маань хөгжмөнтэйгээ давхар харьцсан гэсэн үг. За тэгээд хөгжмөнд орших орон зай өгдөг ийм жүжиг. Мюзикл хэвд бол ингээ яг л дуугаа дуулалан дунд нь хоёр үг орж ирэн. За тэгэл дуугаараа л иргэд илэрхийлдэг ш. Тэнгүүд саунд драма бол яг л дүр. Хөгжим дүр юм байна. Тий, хөгжим нь өөрөө дүр болдог. За тэгээ хөгжмийн зэмсгүүд нь өөрсдөө альва нэгэн дүрийг илэрхийлдэг. Одоо гол дүр нь морин хийл байдаг ч юм уу те эсвэл гол дүрийн эмэгтэйг бид нэр лимб хөгжмөр илэрхийлдэг ч юм уу. За тэгээд зарим дүрүүдийн текстээс бид нар хөгжмөдөө өгдөг. Хөгжмийнхаа аялгуугаар одоо альва хэлэх гээд байгаа санаагаа юм өгдөг юм. Их сонирхолтой жанр тэгээ ер нь бол үзэх юм бол ер нь ойлгох нэгтээс ингээ хэлэхээр саунд драма маань өөрөө их тодорхойлоход айгүй тийм хэцүү. Одоо тэнхимийн багш нь өөрөө энэ жанрыг бий болгоод тэгээд энүүгээрээ одоо ингээд төгсөгч. Одоо манай анги бол хоёр багштай байсан. Нэг нь манай найруулагчийн багш Владимир Николаевич Панков гэ одоо 50-аад насны хүн байгаа. Бас Оростой нэлээ нэр алдарт өрсөн тийм сайн найруулагч тооцогддог хүн байгаа. Линком театрын уран сайхны удирдагч. Жүжиглэх урлаг талаас болохоор манай Елена Юрьевна Шанина гэд бас ардын жүжигчин. Линком театрын жүжигчин тэр хүн бол ингээд жүжиглэх талаас нь ингэж авч үздэг ийм хоёр багш байсан. За тэгээ манай Панков гэ манай найруулагчийн багш маань GTC-г бас төгссөн. Тэгээ GTC төгссөн цагаас хойш ийм өөрөө хөгжимд хайртай, хөгжим тоглолдог. Тэгээд ийм ер нь драмын урлагийг хөгжмийн урлагаа орхилгүйгээр ингээд яаж өргөжлүүлж болох вэ гэсэн асуултыг өөртөө тавьсан юм шиг байна. За тэгээ явсараа арай нэг өөр нэг юм тайзны урлагийн нэг юм шин чиглэл төрлөг бүтээх нэг юм ирмэлцлээрээ саунд драма гэсэн юм төрлийг л одоо бий болгосон. Тэгээ одоо биднийг бас тэр төрөлтөө ингээд оруулах гад ойлгуулах гад ингээд үзсэн. Тий. Тэгээд би бас өөрөө гайгүй ойлгосон бахаа гэж найдаж байна тий. Бэлгүүний хувьд энэ жанрыг тэгэхээр өөрөө сонгож одоо яг энэ ангид элсэж орсон гэж ойлгож болох уу? Үгүй ээ. Намайг ороход GTC-д ороход бол манай тэнхим бол арай өөр нэртэй байсан. Эстрад факультет гэдэг эстрадын тэнхим гэж байгаа. Тэгэхдээ эстрадын тэнхим бас ер нь л бол яг мюзиклтэй арай ойрхон тийм дуу ихтэй юм байсан. Тэгээд биднийг орсны дараа нэг сарын дараа манай тэнхимийн нэр өөрчлөгдсөн байхгүй. Тэгээ би тэрэнд нь ер нь бол маш их баяртайгаа. Би өөрөө яагаад гэх юм бол юм хөгжмийг их орхидуулах дургүй юм байхгүй. Драмын урлаг гэхээр л зүгээр хөгжим нь ард нь ингээд дэвсгэр хөгжмөр явж идэг тийм ойлголтод би өөрөө их дургүй юм байсан. Тэнгүүд яг л би өөрийнхөө одоо нэг юм зүг адил хүмүүсийг олсон мэт санагдсан байхгүй. Яг ингээд тэнхимийн нэрч өөрчлөгдөл тэгэл бүх юмаа ингээд амьд хөгжмөр хийгээл ингээд манай хөгжмийн удирдагч байдаг гэсэн. Бид нар бас яг л нэг юм
фонограм хөгжим тавиал дуулаад эхлэнгүүд оюутнуудаа ийм байхгүй. Бага бүх амьд хөгжим аваад тэгэл тоглоал эхэлсэн бид нар тэгэл. Ер нь бол их баяртайгаа азар гэх юм бол тэгж таарсан яг саунд драма ангид орцсон. Тэгээ манайх чинь туршилтын лаборатори ангиж явжсэн. Одоо тэгээ биднээс цааш одоо зарим илсэлтүүдийг авч байгаа гэсэн маань. За Орос бол мэдээж одоо энэ театрын урлагаар бол одоо дэлхийд тэргүүлэх улсуудын нэгд болцсон усаар тооцогддог. Тэгээ энэ сураад өгсөн одоо манай Батболд найруулагч байна тий Ахи театрыг өсгөн байгуулсан байна. За дээрэс нь одоо Про театр гээл одоо манай Санктын тий залуучууд ингээл театр байгуулад явж байна. Тэгээ одоо манай шинэхэн найруулагч Бэлгүү маань улсын драмын эрдмийн театрт ингээд найруулагчаар ажиллаж байгаа нь бол ингээд Оросд бас театрын урлагийн одоо энэ боловсон хүчнүүд бэлтгэгдээд гарч ирж байгаа нь маш сайхан санагдаж байна л да. Тэгээ чи Оросд одоо энэ театрын урлагаар одоо найруулагч гэдэг мэргэжлэр сурсандаа ер нь ямар сэтгэлтэй байдаг вэ? Ер нь чиний оюутан нас ер нь яг яаж өнгөрөв? За оюутан нас ингээл бодоод үзэхээр уг тухайн үед сурж байхад л их удаан санагддаг байсан. Тэгэл төгсөнгүүд үнэхээр юу үлээ би сурж исэн билүү? Тэг Монголд хүрээд ирэхээр бүр ингэж санагддаг юм байна. Би одоо тэнд сурж исэн юм байх та. Үнэхээр үнэн үү, худлаа байсан уу, зүуд юм болов уу гэл ингээл тэгээ би зургаа эргээд харна. Зургаа эргээд харахад за. Үний юм байсан юм сурсан юм нэг юм мэтгэж өгдөггүй нэг юм сонин мэдрэмж төрдөг юм байлээ яг төгссөний ардаас. Тийм. Тэгэд би чинь гидсээ төгсчөөд яг намайг төгсгөө алдаад өнгөрсөн жин 6 сард манай тэнхмийн эрхлэгч Бэлгүнээ бид нар чамайг явуулахгүй чи сургуультай багшлаа шүү гэл шууд тулгаа хэлсэн надад. Бэлгүнээ багшлах уу яах уу гэдэг юм асуулт байхгүй шууд тулгцсан. Тэгээд би тухайн үед за гэл ингээл үлдсэн. Бид нар ч бас айштай юм тэнхмийн эрхлэгч тэгэл манай найруулагч юм байна. Тийм л сайн оюутан байсан байна. Том хүмүүсээс нилээн тэгэл үдчих чинь хэлэх үгүй. Тэгээл ингээл үлдэн. Тэгээ би чинь гидстэй баг 4-5 сар багшлсан. Сургуулаа төгсчөөд манайх чинь яг нөгөө яг нэг ангид л багшлсан гэсэн юм байхгүй. Яг 1, 2, 3, 4 дугаар курс бүгдэнд нь гэж багшилдаг. Багшлахтаа би ур чадвар за тэгээ хөгжмийн удирдагч гэсэн юм 2 юутай явдаг байсан. Тийм. Би чинь бас нөгөө гид сурж байхдаас өөрийнхөө нэг далд авьяас гэх юм уу яах дэрийг нээж илрүүлсэн нь 2 дугаар курсын төгсгөлөөс би дипломынхон жүжигүүдийн хөгжмийг өөрөө бичиж эхэлсэн. Зохиох юм бичих яг хөгжмөд зохиож эхэлсэн. Ингээд одоо жүжигт явж байгаа бүх айсуудыг одоо ингээд зохиосон. За тэгээд давхар хөгжмийн удирдагч гэж яваад манай одоо доод курсын манай оюутнууд надаас бас их юм асуудаг байсан. За тэгээд 4-р курст байхдаа Центр драматургийн режиссурыг одоо найруулагч зохиолчдын төв театр гэдэг энэ театрт би жүжигчнэр хөгжмийн зохиолч хөгжмийн удирдагчаар энэ ажилд орж исэн. За тэгээд дараа нь энэ театр маань Линком гэх театртай нэгдээд за тэгээд Линком театртаас жүжигчин найруулагч хөгжмийн удирдагч гэдэг ингээд ажиллаад ерөнхийдөө бол нэг туршлага хөрвүүлүүлээд ирсэн хүн байгаа. Тий. Оросд бол би бараг нийтдээ 6 жүжиг хийсэн байдаг юм билээ. Яг ингээд тооцоол үзэхээр тэгээ сүүлд ингээд нөгөө Монголд ингээд миний өгсөн яриа ингээл гарна шүү дээ. Энд тэнгүүд би бас комментуудыг уншиж байгаа. Тэнгүүд хүмүүс битсэн байлээ. Энэ одоо юу ч хийгээгүй юм байж ямар бардам юм бэ гэдэг хүмүүс бичдэг юм байлаа. Тэгээ би яг хуу шимт хэлээ. Яг хуу хийсэн бүтээсэн нас багч гэсэн яг хуу аралд нэг 6 бүтээл байгаа юмэр тийж Оросын үзэгчд төргсөн тий. Монголдоо л яг одоохондоо нэг юмгүй байгаад байгаа болохоос. Тэгтээ яг хуу одоо дөнгөж ирсэн. Тэгтээ бэлгүүний найруулсан бүтээлүүд гарах байхаа тий. Одоо би чинь театрт ороо 3 сар л болж байна. Ер нь бол тэгтэл бас их удаан ажилласан юм шиг л санагдчихж байгаа тий. Тэгээ Монгол руу их орон руугаа буцна гэсэн чинь сургуулийнхан тэгээ яаж хүлээж авч яаж чамайг явуулав? Тийм манай нэг багш бол бэлгүүнээ паспортаа өгж байгаарэ гэд тийм миний паспортыг аваад болцсон. Ингээд яваад үзэрээгээ тий. Миний паспортыг аав тэг би чинь явах гээд өгцөн байдаг. Нэг кон үлдсэн байдаг. Тэгээ би за нөгөө паспорт маань хаана байгаа вэ? Яасан бэлээ гэд ингээд би одоо явахгүй болохгүй шүү дээ. Билет авцсан буц билет авцсан гэл ингээд. Тэгэл билетээ авсандаа буцаагаад амтэр зээл хөрх юм. Надад яг тоглож л байхгүй явуулахгүй гэдэг паспортыг маань бар авч талт хийгээд. За улсын драмын эрдмийн театр маань одоо сүүлийн үед Орос албаны улстай за тэр дундаас Бурайд улстай нэлийн удаа хамтралаа өргөжүүлж ах шиг харагдаж байна л да. Тэгээ Бурайд улсад бас манай драмын театрын 2 жүжигчин маань очсон байх шиг бас мэдээлэлүүд яваад байсан. Тэгэхээр ер нь Оросын албаны улсуудтай дээрэс нь одоо Оросын зохиолчдын жүжигүүдийн ер нь хэрэг тавихаар төлөвлөгөөтэй байна. За манай
Төрийн сойрхол турлын гав сэтгэлтэн Наранбаатар найруулагч маань драмын театрын маань захирал болоод тэгээд захирал болсныхаа дараагаар ерөнхийдөө бол театрын маань гадаад харилцаан дээр төлхөө анхаарч ажиллаж байгаа бид. За тэгээд тэр тусмаа Оросын улбаны улс, Солонгос улс гэх мэтчлэн ингээд улсуудын театруудтай холбоотой. Ер нь бол одоо манай Монголын театрын урлагийг дэлхийд одоо үнэлүүлэх ч юм уу эсвэл дэлхийд мэдэгдүүлэх гэсэн одоо энэ чиглэлийг барьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд улаан үлдэх Бурайдын драмын Эрдэнийн театр маань хамтын ажиллагааныхаа хүрээнд 3 сард манай театрт тухайн театрын найруулагч Ариона гэдэг нэг найруулагч эмэгтэй ирээд за тэгээд тус театр нь Пушкиний Евгений Онегин зохиолоос сэтвэлсэн Татьяна гэж жүжиг хийнэ. За тэгээ манай Улсын драмын Эрдэнийн театраас 2 жүжигчин одоо гол дүр тоглох одоо Онегин тоглох, Татьяна тоглох 2 жүжигчнийг сонгож авмаар байна гэд ирээд найруулагч нь мастер класс явуулсан, уншлага явуулсан. За тэгээд манай Улсын драмын Эрдэнийн театраас бол жүжигчин Золзаяа, тэгээ жүжигчин Сэргэл нарыг сонгоод одоо манай хоёр маань 4 сар ингээд 5 сарын хугацаанд 4 сар 5 сард ингээд 2 сарын хугацаанд тий Бурайдын театрт одоо тэнд амьдраад жүжигийнхаа сургуултыг хийгээд одоо ингээд 6 сарын 10 11-нд гэж одоо би санаж байна. Жүжигийнх нь нээлт байгаа тэр өдөр маань ингээд манай хоёр жүжигчин маань жүжигээ нээх гээд бэлдээд театрынхаа нэр хүндийг гаргах гээд ингээд биднийг орхиод 2 сарын хугацаанд орхио явсан байна да. Тий. За тэгэхээр манай хоёр жүжигчний тоглосон жүжиг бол 6 сарын 10 11-нд Бурайдад улаан үүд хотлон Бурайдын Эрдэнийн драмын театрт тоглогдно. Тий. За тэгээ энэ жүжигнээс манай Монголд ирж ус тоглох юм байлээ. Одоогоор яг хугацаанд тодорхойг байгаа. Гэхдээ энэ жүжиг бол манай Монголд манай тайз нэрч тоглоно гэсэн төлөвтэй байгаа. За Улсын драмын Эрдэнийн театрын 2026 оны одоо төлөвлөгөө за яг одоо 5 сар болсон учраас одоо талдаа орчихсон байна. Тэгэд одоо 6 7 8 9 гээд ингээд үлдсэн саруудад бас ямар ажлууд хийх төлөвлөж байна. За Улсын драмын Эрдэнийн театр олон улсын харилцааныхаа хүрээнд бид энэ жил Санкт-Петербург хот руу явна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ за явах учир шалтгаан гэх юм бол Орос улбаны улсын Санкт-Петербург хотноо Александрийский нэрээр олон улсын театрын фестиваль явагдана. За энэ театр нь энэ фестиваль нь болохоор Санкт-Петербургийн хааны театр 250 жилийн түүхтэй. Энэ жил бас яг ойн тохиож байгаа. Манай драмын театр 120 жилийн ойн тохиож байгаа энэ жил. За 250 жилийнхаа хүрээнд одоо зохион байгуулж байгаа тэр тэмцээн Александрийский театрт явагдана. Яг Александрийский театр хааны театр гэж байгаа. За тэгээ тухайн театрын президент, ерөнхийлөгч Валерий Фокин гэдэг өөрөө кино найруулагч жүжигчин маш алдартай хүн байгаа. Тэр хүн маань манай театрыг Унгарт Тэнгэрийн хүү жүжигээ одоо фестиваль тоглох үеэр нь хараад бидрийг урьсан. Драмын театрын Тэнгэрийн хүү жүжигийг бас энэ жүжиг тэмцээнд оролцоорой гэдээ урьсан байгаа. За тэгээ энэ жүжигт манай Тэнгэрийн хүү жүжиг маань Санкт-Петербург хот руу явна. 8 сарын 29-өөс 9 сарын 5 хавцаа Санкт-Петербург хот руу бид ингээ явна. Тэгэхээр бас Санкт-Петербургтаас манай монголчуудаас Монголоос бас нэлээд олон оюутнууд суралцдаг. Монголчуудаас амьдардаг хүмүүс байгаа. Тийм учраас тэндээс одоо Монголынхоо хүн нүгүвийн одоо гайхалтай энэ том жүжигийг үзэх боломж бас гарч ирж байгаа хүмүүст. Тий. За тэр нь бол Санкт-Петербургийн одоо энэ хааны театр, Александрийский театрын тайзнаа тоглогдно гэдэг бол одоо Монголын Тэнгэрийн хүү жүжиг тоглогдно гэдэг бол өөрөө асар том факт. Баримт энэ бол тэр бол 250 жилийн түүхтэй театр, Оросуудын нэлийн хүндлэлийг үзүүлсэн театрт одоо манай Монголын жүжиг тоглоно гэдэг бол бидний хувьд ч тэр одоо нэр төрийн хэрэг. Тийм. За үүний дараагаас бид 27 онлог орно. За энэ жил 120 жилийн 11 сарын 12-нд манай театр маань ингээд 120 насыг зоогсох нь. За энэ жил бас их том ой учраас бид ойгороо Даш Доржин нацыг доржин амьдралаа сэтэлсэн Чараагүй нар жүжигээ дахин сэргээж тоглож байгаа энэ жилдээ. За мөн одоо ингээд Царцаа намлж жүжиг маань хүүхдийн байр зориулж ингээд дахин сэргээгдэж тоглогдож байгаа. За 27 онд гэх юм бол манай театрын нэгэн том барьж ажиллаж байгаа зохиол гэх юм бол мөн л Оростой холбоотой Михаил Булгаковын Мастер Маргарита 2 романаас сэтэлсэн
жүжиг тавигдана. За тухайн жүжигийн ерөнхий найруулагчаар нь би өөрөө ажиллана. За энэ жүжиг манаас өөрөө саунд драма төрлөөр тавигдана. За тэгээ энэ жүжиг яг би анхандаа хийнэгээл ингээл зориулсан чиглэрийг хийнэ гэхдээ бас Оросууд маань өөрсдөө ч мэднэ их актер зохиолын зохиол бол нэлээд том бас маш олон орчны шилжилтүүдтэй дөрүүдийн хувьд ч тэр их олон дүртэй масс ч гэсэн ихтэй. Тийм тэгэхээр энэ жүжиг яг хөө эх жил 27 онд би өөрөө одоо яг төсөөлөлтөд 4 юм уу 5 сард 50 гэж төсөөлж байгаа. Гэхдээ манай Монголд бол мастер маргарита тавьж ирсэн түүх бол байхгүй. Ер нь бол Булгаковын зохиолыг тавьж ирсэн түүх баг байхгүй хаа гэж бодож. Тэгэхээр энэ бас өөрөө одоо манай Монголын театрын түүхэнд бас нэг шинэ хуудас нээж байгаа юм том ажил болон за тэгээд үзэгчд маань ч гэсэн мастер маргарита гэдэг нэрийг сонсоход хүртэл нэг танилч юм шиг уншаагүй хүмүүс ч гэсэн уншижсэн ч юм шиг нэг тийм сэтлэг тийм нэрийг сонсоход нэг мэддэг өөрөө нэг юм буудаг шүү. Тий, нэр нь хүртэл өөрөө нэг үзэгчдийг юм татсан нэртэй. Зохиол нь ч гэсэн өөрөө их тийм хар шидэн гэх юм нэг тийм эвгүй зохиол тий. Тэгэхээр иргэжил бас манай театрыг одоо зорж ирэх хүмүүст одоо энэ жүжигийг бас үзээсэй гэж хүсэж байна. Мастер маргарита зохиолыг одоо яд нэг үг өдөрч задаглаад зохиолыг нь уншдаг юм байхад ирээ театрт үзээ гэж байгаа ш тэр тухайн зохиолыг ингээд хүн чи үзнэ гэдэг чинь нэг юм сонсч байна л гэсэн үг тий. Тэгэхээр тий нэг тийм том ажил авсан байгаа. Том ажил өөртөө бий болгосон байгаа тий. 27 онд ямар ч одоо би театрт орсон цагаас хойш үзэгчдийн ер нь бол тийм бүтээлээр дутаахгүй байх юмсан л гэж би зорилго тавьж ажиллахыг хичээнэ. За тэгээд сонгодог зохиолуудыг төлхөө авна. За мөн Монголынхон зохиолуудыг мэдээж юм би хийх хэрэгтэй би Монгол хүн учраас Монгол зохиол хийж би ч бас монголжих одоо нэг тийм байдалд орохгүй бол одоо би чи 4 жил орсоор амьсгалаа төрөөд ирсэн хүн жоох арай нэг өөр орос сэтгэлгээ яваад гэж одоохондоо магадгүй тийм учраас Монгол зохиолуудад тэр тусам аавна. Тэгээ би бас өмнө нас нэг өөр ярилцлага дээр ч хэлсэн Монголын одоо хуучны кинонууд байдаг 60 70-аад оны кино ч юм уу. Одоо ч хүртэл хүмүүс үзээд их сайхан кинонууд хийгдэж хуучин гэж ярьдаг. Тэгээ хүмүүс яагаад тэрийг тэгж яриад байна вэ гэхээр нөгөө төр хуучин үеэ санагалзаад дурсаад байгаа учраас хүмүүс тэгж үзэж харж тэрийг эргэж ярьдаг юм байлээ л дээ. Тэгээ би яг тухайн хуучны кинонуудын сценарийг ч юм уу зохиолыг нь авч байгаа би тэрийг нь тайзны бүтээл за энэ зохиол тайзан дээр байсан бол ийм байх байж ингээд нэг тийм маягаар би нэг аль нэгэн зохиолыг би сонгож аваад Монгол кино жүжиг болох юм тийм Монгол киног жүжиг болгох гэсэн үг. За тэгээ жүжиг болохтой харин яг тухайн үеийнхаа стил, тухайн үеийнхаа уур амьсгал одоо яг тэр үзэгчдийг үзэх үед тэр киноноос авдаг дулаан мэдрэмжийг нь алдагдуулахгүйгээр яг тэр хүмүүсийн одоо дутаад байгаа тэр зүйлийг үзэгчдэд тийм өгөх тийм дулаан мэдрэмжийг хадгалсан нэг тийм нэг сайхан Монгол киноны зохиолч жүжиг хийх юмсан гэсэн нэг юм зорилго байгаа. Тэр нэг тийм мэдгүй 28 онд ч юм 29 онд ч юм тэгэл үзэгчд маань хүлээж лээ. Тий. За мэдээж нэг жүжиг одоо сонгоод тэрийг зохиолж жүжигтэй сонгоод үзэгчдэд хүрх хүртэл бол мэдээж маш их хөдөлмөр цаг хугацаа орох нь бол тодорхой байдаг тийм ээ. Тэгэхээр одоо бэлгүүний улсын драма эрдэмтэн театрт найруулагчаар ажиллаж эхэлснээс хойш одоо анхны бүтээлийг мастер Маргарита гэдэг жүжигийг саунд драм гэдэг шинэ жанраар одоо үзэгчид маань 27 оны 4 юм уу 5 дугаар сард ингээд хүлээн авч үзэхнэ. Ингээд цаашаа одоо бэлгүүний хийхин найруулсан жүжигийн бөөхөө олзохсохгүй байх гэж бодож байна. Тэгээд энэ их өрнөө ажилд нь маш их амжилтыг хүсье. Өнөөдөр ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Танай хамт олж гисэн баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Бидэнтэй хамт тусан та бүхэндээ баярлалаа. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг танд хүрлээ. Шинэ дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.